сайн байна уу? Намайг Мөнхбат тогтоо ундрмаа гэдэг. За би анх дорнод их сургуулийг 2009 онд төгсөөд шууд энэ хаан улс төсвөр сургуульдаа өдий хүртэл 16 дахь жилдээ ажиллаж байна. За энэ хүү ажиллах хугацаанд 1-р ангийг 4 дахь удаага би даан ажиллаж байна. За хүүхэд болгоныг миний хувьд зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд унших, бичих чадварт нь илүү анхаардаг. За өөртөө ихтэй зөв хүн болох үүднээс хүүхэд болгоны ярих чадварт бас их анхаарч ажилладаг. За үүний үр дүнд өглөө болгон хүүхдүүдтэйгээ давтан уншихын олон төрөл аргуудыг тогтмол 10-аас 15 минут хэрэгжүүлдэг. За ингэснээр одоо хүүхдүүдийг номын тэмдэглэл хөтлөх, номонд хайртай болгох, өөртөө ихтэй ярих чадруудад ахиц амжилт нэлээдгүй их гарсан. За үүний үр дүнд стандарт хангалт бол тогтмол 80-аас дээш хувийн үнэлгээтэй үнэлэгцээр ирсэн. 2023-аас 2024 оны хичээлийн жилд секцийн багш нартайгаа хамтран хүн ба байгаль хичээлээр Монгол улс хаана оршдог вэ хичээлийг сурагчдыг хөгжүүлэх судалгаа хичээлийг заасан. Аймгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн ажлаараа багш нарт хүн ба байгаль хичээлийн Монгол улс дэлхийн бөмбөрцгийн хаана оршдог вэ сэдвийн хичээлийг заан түгээн дэлгэрүүлсэн. 2022-оос 2023 оны хичээлийн жилд аймгийн нэвч хичээлийн хөтөлбөрийн уралдаанд Монгол хэл хичээлээр загтал унших сэдвээр баг хамт олноороо тэргүүн барь эзэлсэн. 2024-оос 2025 оны хичээлийн жилд аймгийн нэг хичээлийн хөтөлбөрийн уралдаанд математик хичээлээр 20 дотор нэмэх сэдвээр баг хамт олноороо дэд байр эзэлсэн. Тэргүүлэх багшийн манлайлал үйл ажиллагаанд 1-ээс 5 дахь жилдээ ажиллаж буй багш нарт өөрийн арга зүйгээ түгээн дэлгэрүүлж үлгэр өгүүлэлэг зохиох арга зүй сэдвт сургалтыг зохион байгуулсан. Суралцагчдыг зайнаас суралцах хугацаанд захим сан бүрдүүлэн тэдэнд суралцах арга зүйг өдөр бүр дараах хичээлээр бэлтгэн хүргэлээ. Хан уул захим 3-т байршуулан түгээн дэлгэрүүлж ажилласан. Үүнд монгол хэл хичээлээр 21 захим хичээл, 11 зөвлөмж, математик хичээлээр 19 захим, 9 зөвлөмж тус боловсруулж захимд бүртгүүлсэн байна. 2022-оос 2023 оны хичээлийн жилд урлаг 2022 наадамд ангиараа дэд байр, уншигч ангианд болжмор өгүүлэлгийг сонгон авч ангиараа бүтээлч намын тэмдэглэл хөтлөн тэргүүн байр, намрын спиртгадад анги хамт олноороо тэргүүн байр эзэлсэн. 2023-аас 2024 оны хичээлийн жилд монгол хэл хүн байгаль хичээлээр хамт олноороо сайхан дэвтэртэн анги хамт олноор тус шалгарсан. Кенгуру олон улсын олимпиадад сурагч гэгэнэ, сондар, их шиглэн нар 1-р зэргийн диплом, ногоон гэрэл цагаан шугам аймгийн уралдаанд сурагчид маань баг хамт олноороо дэд байр эзэлсэн. 2022-оос 2023 оны хичээлийн жилд эцэг эхчүүдийн дунд эцэг эх та тээгч түгээгч үйл ажиллагааг 3 удаа амжилттай зохион байгуулж тэдэнд тулгамдаж буй математикийн хичээлээр өгүүлбэртэй бодлого бодох арга, монгол хэлний хичээлээр алдаагүй зөв бичих арга зэрэг сургалтуудыг зохион байгуулсан. 2024-оос 2025 оны хичээлийн жилд эцэг эх багш сурагчдын гурвалсан харилцааг сайжруулахын тулд бидний хичээл үйл ажиллагааг 7 удаа монгол хэл математик хичээлээр заасан. Эцэг эх бүр өөрийн хүүхдээ ажиглалт хийж, манжин аргын дагуу өөрийн хүүхдээ үнэлж цаашид яах, хэрхэн ажиллах талаар тэмдэглэл хөтөлснөөр хүүхдийн сурах арга барилд дэмжлэг болж харагдаж байна. 2023-аас 2024 оны хичээлийн жилд сургуулиас эцэг эхийн дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд эцэг эхчүүд тэргүүн байр эзэлсэн. Нэгэнд насан турш хүний засахаас илүү хүүхдийг хүмүүжүүлэх нь илүү хялбар байдаг. Иймээс хүүхэд бүхэндээ би чадна гэсэн итгэлийг төрүүлье.